Манай нэвтрүүлгийн хамтрагчаар Dear Brand. Залуусын сонголт Dear Mongolia. За сайн уу? Сайн уу? Хөөе сайн уу жижигнээ сайн уу? Сайн уу? За сайн уу? За намайг бишрэлт гэдэг. Та хэд хин гэдэг вэ? За. Оёо. Оёо. Чамаа хин гэдэг. Ховд гэлтэй. Хин гинэ? Ховд гэл. Хов төгөлдрөө. За. За охины хин гэдэг. Болор. Болор. За манай оёо. Хэдэн настай вэ? 10. 10 настай. Ааха. Одоо эдгээр анги вэ? 5 дугаар анги. 5 дахь анги. За манай охин 11-т 6 дугаар. 6 дахь анги. Өмнө нь та хэд шууд хижээжсэн үү? Хижээжээгүй юм уу? Одоо тижимээр байна уу? Тий. Тижимээр байна. Одоо манай студид нэг олон төрлийн дот ирсэн байна. Та хэд харсан бах те? Ер нь ямар өнгийн нэг шуун туртай юм? Ногоо. Ногоо. Чи ямар өнгийн шуун туртай юм? Цагаан. Цагаан. За чи Цэнхэр. цэнхэр. За тэгвэл хэдүүлээ одоо цаашдаа гэр бүлийнхаа нэг гишүүнийг болгож авах гэж байгаа юм чинь мэрэгжлийнхаа хүмүүстээ зөвлөгөө аваад нэвтрүүлгээ эхлүүлээ тийх үү? За тий, за амжилт. За та нар сайн юм асуу шүү заяа. Чи сайн юм асуу шүү заяа. За. Янз юм. За. Нэвтрүүлгийн хамтрагчаар Dina Toy Store тоглоомын дэлгүүрийн хамт олон. Зүгээр нэг чихмэл биш. Зүрхтэй найз. Сайн байцгаана үзэгчдээ. Star телевизээс бэлтгэн хүргэж байгаа бидний хайртай амт нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочдоор манай студид жүжигчин орчуулгын киноны дуу оруулагч Төр Болдын гэр бүлийнхэн хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ удаагийн дугаарт маань жүжигчин Төр Болд үзэсгэлэн технэр анх чимэг болон хөөхөн охид мөн цагаан тоттой болгочин хүсэлтэй хүү хувь төгөлдрийн хамт оролцлоо. Төр Болд нь X Masters студийн үүсгэн байгуулагч мөн чөлөөт уран бүтээлч тэрээр 17 жил орчуулгын киноны дуу оруулагчаар ажиллаж байгаа бөгөөд дунджаар 10,000 орчим кинонд дуу оруулсан байдаг юм байна. Мөн жүжигчнэр ажилладаг бөгөөд хамгийн сүүлийн дэлгэцэн уран бүтээл нь гарц олон ангит уран сайхны кино байна. Мөн бидэрт зөвлөгөө өгөхөөр энэрх мал имлэгийн эмч нэргүй. Мөн дот тижээгч Няманар хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Ажил төрөл сайн уу? Ажиг сайхан да. Яг л хэрэгтэй хүмүүс ирж дээ. За уран бүтээлч гэр бүл уран бүтээл өндөрөө. Өндөр. Ажиг сайхан яваад л байна. Сүүлийн үеийн уран бүтээлээр сонь сайхан. За сүүлийн үед хамгийн сүүлд гарц киноны season 2 дээр тоглолоо. Тэгээд өөрч нэг уран бүтээл орчуулгын кинонд бол өдөр болгон дуугаа оруулаад явж байгаа. Тийм л байна да. Манай гэргийгэр За гэр зураа хүүхдүүдээ хичээл сургуульд зөөгөөл. Ер нь ер нь танай гэр бүл яагаад тот тижээ гэж ер нь бодож байна. Ер нь юу юм шиг байх юм бэ? Одоо муур нохоо энэ төр гэж хийж гэхээр жоо арчилгаа ихтэй байт юм уу гэж. Одоо энэ хэдийг эхлээд жоохон айтайхан болгож ойлголцдог болчоод дараа нь амттай яахгүй бол бас бараг л амттай байж ш тийм ээ. Ээж үд. Би болохоор нөгөө юу яа гэж утсан нөгөө үснөөснөөс нь жоохон төгшөөгөөд гэх юм уу муурыг болохоор тойт болонгууд ядаж нэг юм арай илүү амьд харилцаа ихтэй тэгснэ ингээд нэг юм арай айтайхан байх юм болов гэж байна. Хоол ундч баг идэв тий. Тэгээ нөгөө вакцин, байнгын вакцинжуулт эсвэл нөгөө юм ямар нэгэн халдвар төвчин тусахгүй байх гэж би бодоод байгаа байхгүй. Хүүхдүүд маань ямар нэг юм тусна л да. Шууны халдвар төвчнүүд бол байгаа. Шууны томоо тий. Өөр өвчнүүд ч бас байгаа. Тэр шууны томог, шууны томоотой шувуутай ойртож ижил тусна шүү дээ тий. Контакт үүсч ижил тусна гэсэн үг юм. За энд ер нь ямар төрлийн татнар ирсэн байгаа вэ? За тот бол шуу мөн юм гэхдээ шуу болгон тот биш юм аа. Тэгэхээр одоо бусад шуудаас тот нь юугаараа ялгардаг вэ гэхээр энэ махир хошуугаараа. За тэгээд сарвуу нь бол дөрвөн одоо хуруутай гэх юм. 2 хуруу нь урагшаага чиглэсэн. 2 хуруу нь хойшоогоо чиглэсэн байдлаар
байрладаг учраас атгалт айгүй хүчтэй. Тэгээд юмнаас авирах тэ бас муу хушуугаа ашиглан авиралтандаа ашиглаж чаддаг. Маш их ухаантай ийм шоу байдгаа. Татна 4 бүлийн 110 төрлийн 410 зүйл тат байдаг гэж үздэг. Ер нь орчинд одоо ямар орчинд ер нь хижээх вэ? Одоо хүмүүс янз янз ч орон сууц болон лагер ч юм уу те гэр орол гэх юм уу. Ер нь орчинд яаж хижээд юм бол? За хүмүүс хоёр байдлаар тижээдэг. Хашаа башинд амьдардаг, хаусанд амьдардаг гэр бүл бол маш том үүр бэлдээд тусгайлан зориулж одоо шувууны орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Манайх бол байрандаа тижээдэг байгаа. Гэхдээ байранд бас тижээх бас бүрэн боломжтой. Байранд тижээхдээ бид нар тотыг зөвхөн торнд байлгаж хөдөлгөөнийг хязгаарлагдаггүй. Одоо хүн байх хугацаанд тоттоо чөлөөтөө нисгэж эрх чөлөөтөө бас байлгадаг онцлогтой байгаа. Тэгээд одоо эрх чөлөөтэй нисэхэд те нэгэн юм хоорондын итгэлцэл харилцаа байж иж чөлөөтэй нисэх бах те Гаршуулж авч те. Гаршуулсны дараа бол ингэж нисгэн. Эхэндээ бол торон дотор нь гарт дасгах үйл ажиллагаа одоо арга техникийг ашиглавал одоо ядаж дараа нь за гарт дасгаагүй байсан ч гэсэн гаргаж болно. Гэхдээ нөгөө хөөцөлдөж хойноос нь гүүх гэхээсээ илүү барьж аваад хөөцөлдөж байгаа бол барихаасаа илүү хизээ гаргах вэ гэдгээс тооцоолох хэрэгтэй. Жишээлбэл шөнийн цагийг ингээд онцолж тэр үеийг сонгуул айгу зүгээр. Яагаад тэгэхээр за шөнө боллоо татиндоо нэг 2 цаг өгөө зөмөрөө гэдэг ингээд 2 цаг байлгалаа гэхэд манай тот гаршаагүй байлаа. Торлогоо орох боломжгүй одоо гаршаагүй учраас боломжгүй гэж үзэж байгаа бол бид нэр гэрлээ унтраагаад торныхоо торлууга гар утсаа тусгах ч юм уу. Ингээд өгөхөөр гэрлийн их үүсвэрлүү тот маань өөрөө хурж ирж нисэж ингээд иймэрхүү арга техникүүдийг ашиглаж бас болно. Хоолтын үед ер нь Хоолтын үед үндсэн хоол нь бол 5 өнгийн будаа гэж явдаг. Одоо амьтдын дэлгүүрүүдээр ороод асуухад бол одоо би задгаа хоолыг ярьж байна л да. 5 өнгийн будаа нэмэх нь овёс бусад үр тариа будаанаас гадна жимс ногоог бас өгөх ёстой. энэ нь одоо мэдээж амтан тижиж юм чинь нэг зөв харьцах ёстой шүү дээ. Стресс түлхэхгүй. Тэр талаар юу манай эмч зөвлөгөө өгвөл. За шуун дээр хүрэхдээ одоо ихэвчлэн бид нэг дэлгүүрт ороод шууд шууруу ингээд нүүрлүүн ингээд өвөрдөг тийм. Тэгэхээр нөгөө амтэн чинь мэдээж өөрийгөө хамгаалж байгаа болохоор буцаага зайгаа авдаг, эсвэл тонших гэж оролдох юмуд байдаг. Тэгэхээр аль болох зөөлөн одоо юу энэ цээж хэсгээс хүрэх. За эсвэл бүр толгойн нуруу хэсгээс ингээд баг багаар дээшлэх байдлаар хүрээд явна. Тэгээд гарт байрахтаа бүр ингэж шууд ингэж базаж барьдаг. Аль болох ингэж ар нуруу миний цээжинд тулсан байдлаар ингэж хоошоо нөгөө нэг аюулгүй байдлаа хангаж ингэж зөөлөн барих хэвээр. Зарим тохиол чанга бацхан бол энэ амт маань өөрөө стресстэй. Стресснээсээ болоод бүр дараагийн муу зүйлүүд болох боломжтой учраас аль болох зөөлөн харьцана гэсэн үг. Тэгээд дээрэс нь шинэ амттай харьцаж байхдаа нөгөө чанга дугаар ерөөсөө харьцаж болдоггүй. Амт маань айх стресстэй хариугаа буцаагаа бие хамгаалах үйлдэл үзүүлэх боломжтой учраас дууны өнгө маань нэгэн жигд хэвийн дууны өнгөрөөс харьцах шаардлагатай байдаг. Одоо ер нь ийм амьд амтан байгаа юм чинь бас өвдөж таараа. Тэгээд ер нь эмнэлэгт ер нь ямар одоо өвчнөр хандаж юу нэрдэм бол хүмүүс тэр талаар бас. За шуун дээр бол хамгийн түгээмэл ирдэг нарсны гадна паразит гэж байдаг. Нарсны паразит тийм шимэгч харахаа гэсэн гадна болон дотор паразитгууд байдаг. Тэр маань харагдахад нэг мэдэгдэхгүй одоо тий одоо баг зэрэг жоохон хушуу болон нүдний эргэн тойрон жоохон цайрцсан юм шиг цахлаадцсан юм шиг байдлаар шинж тэмдгээр анхалж илрээд тэгээ явангаараа амтан маань ингээд нөгөө бие майжаад байгаа учраас үснэ одоо энэ нөгөө өдний байдал бүрзих өдөө бүр илүү хаях үснэ одоо эднэр бол айгүй гоё юм гүлгэр байгаа гэдэг штэ. Тэгтэл бүр илүү бүрзих байдлаар ч юм уу илрэх байдлаар бол мэдэгдээд тэр үед бол ирээд эмнэлгээс бол тусламж бол үйлчлэгнүүд бол авагддаг. Дээрэс нь энэ шувуу маань гэрийн нөхцөлд амьдарч байгаа гэдэг маань бид нартай байнга контакт үүсгэж байгаа учраас шувууны эрүүл мэндийг хамгаалах нөгөөдгөр өөрсдийн гэр бүлийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс паразитын туулгалтын үйлчлэгийг бол 3 сар тутамдаа ингээд хийгдээд явах боломжтой байдаг. Вакцинжуулалт бол байхгүй. Тэгэхээр бас нөгөө бас
Яг өөр одоо нөгөө өөр төрөл зүйлээс хамаараа шууны вакцинууд энэ төр бол байдаг. Гэхдээ одоо яг энэ тотон дээр бол тийм хийгдэх вакцинууд бол байхгүй байгаа. Монголд одоо ийм тот шийдэх хичнээн гэр бүл байд юм бол ийм судалгаа байдаг уу? Тэрийг бол яг сайн мэдгүй. Тийм судалгаа бол байхгүй. Гэхдээ цоттой холбоотой бол 10-аад группүүд байгаа. Facebook групп. Тийм. Энэ одоо админууд нь ихэвчлэн хаусанда, хашаа байшинда тот тижээдэг. Иймэрхүү хүмүүс байдаг. Одоо Тотыг заавал хосоор нь юм уу эсвэл ганцаар нь хижээж болох уу? ганцаар нь тижээх бүрэн боломжтой. Гэхдээ анхаарах зүйл нь одоо өдрийн цагаар одоо гэрт бол байнга хүнтэй байх шаардлагатай. Ганцаараа тижээж байгаа тохиолдолд Ганцаарнгаар тижээж байгаа тохиолдолд. Тэгээд байнга харьцаад стресс зүйлгүй тулд одоо тот өөрийнхөө ижлийг таныг гэж ойлгоод тантай харьцаад явна гэсэн үг. Ер нь характерын хувьд ер нь хэр амтан байт юм бэ? Тотны онцлогоосоо болоод өөр байдаг бах. Одоо манай хоёр тотны хувьд бол за цаатлын хоёр харагдаж байгаа саарл өнгө орсон тотнууд маань коктейл тот байгаа. Австрали, Индонез, шинэ гівнэн орнуудаас гаралтай гэж үздэг. Амьдрах хугацаа 40-оос 70, зарим тохиолдолд 100 хүртэл насалдаг. Жин 300-аас 1 кг 200 орчим байдаг бол хоолтын хувьд үр жимс тогоогоор хоололдог. Уйдгаараа өөдгөө амир гаргах гээд байдаг тул хамт байж анхаарал хандуулж тоглож байх хэрэгтэй байдаг байна. Нэвтрүүлгийн хамтрагчаар Nova Nest Nordic Style. Хамтрагч Nova Nest Nordic Style. Энэрх мал эмнэлэг сургалтын төв нь хаан уул дүүргийн гэрлэн дохиотоо уул зураар урагшаа эргээд хаан уул эко дүүрэг гэсэн цагаан хаалганы наагур баруун эргэж 200 м яваад Ивэл хотхны урд талд байрлаж байна. Энэрх мал эмнэлэг сургалтын төвийн чадвартай хамт олон таны хайртай амьтанд үйлчлэхэд бэлэн байна. Манай Nova Nest брэнд нь бүгд найрамдах Солонгос улсын Bonnie Rora зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн Nordic загвартай тавилгуудыг Монгол хэрэглэгчдийнхээ гарт нийлүүлсээр байна. Манай тавилгууд нь халуун орны сайн чанарын модыг олон улсын стандартаар боловсруулан, Солонгос мэргэжилтнүүд Монгол орны уур амьсгал, Монгол хүний хэрэгцээнд тохируулан, судалгаан цэвэрлсэн загварчлалаар дахин давтагдшгүй загваруудыг уралдах тул танд болон таны гэр бүлд байгалийн тав тухыг мэдрүүлнэ. Nova Nest Nordic амьдралын хэв маяг. Ирч хүчийг классикаас давтагдшгүй амт. Нэвтрүүлгийн хамтрагчаар Dina Toy Store тоглоомын дэлгүүрийн хамт олон. Зүгээр нэг чихмэл биш. Зүрхтэй найз. Нэвтрүүлгийн хамтрагч Dina Toy Store. Өөрийн танилцуулсныг мэдчихэв те. Өөрийгөө танилцуулаад шүү дээ. Тийм байна. За одоо болно. Одоо болъё. Бараг нэр нь биш шүү те. Энэ яаж гэсэн үг юм бэ? Зэрэгжил. Стресс ч нөө. Үгүй. Эсрэгээр баяртай байна. Ер нь орчиндоо жоохон тасаад ирж байгаа гэж хариу өгнө. За баярлалаа. Гой тоглолтын тий. Тийм. Cocktail тотны хувьд бол шүглдэх чадвар маш өндөртэй гэж тооцогддог. Тийм учраас элдв янзын төрөл бүрийн аяыг бол шүглдэж чаддаг. Зааж чадвал одоо сонсгоно гэсэн өглөө өдөр оройн програмд оруулаад ингээд тухайн аяыг сонсгоод
байх юм бол энэ шувуу маань дагаад шүглдэх чадвартай гэсэн. Ярих чадвараасаа илүү шүглдэх чадвар нь их өндөр байдаг. Наад хоёр тот маань болохоор ногоон хацарт конур тот гэж яригддаг. Конур паррот. Өмнөд Америкээс гаралтай бөгөөд гэрийн тэжээмэл шувууд дундаа дэлхийд хамгийн алдартай төрөл зүйл. Конур тотон дотроо 4 төрөлтэй бөгөөд ногоон хацарт конур, нарны конур, жиндая конур, блүү конур гэх мэт төрөл зүйлүүдтэй. Зан аашны хувьд ухаантай, хөгжилтэй, эзэндээ үнэнч, хүүхдтэй айлт тохиромжтой, гэхдээ анхаарлыг шаарддаг. За энэ хоёр татны хувьд бол илүү хүнтэй харьцах чадвар илүү өндөр. Одоо зарим тохиолдолд баг би хэлдэг юм ингрийн зүйлч шиг л байх юм а гэл ингээл хаанаас бол хаанаас ингээл зүгтцэн. Тэгэл ерөөс надаас зүгдээл явж идэг. Надтай ингээл ойрхон хүүхдүүд хүртэл баг л өртлөөд унтах нь холгүй. За шөнө болохоор наатаа дараа далчих учраас одоо би татаа авъя гэж авах жишээ. Та ер нь өөрөө яагаад тот хийж их болсон юм? Ер нь тот шүү маань өөрөө их өнгөлөг шүү. Тийм учраас тижээхтэй хүртэл өнгөө бодолцож тижээдэг. Одоо хоёр адилхан зүсийг тижээхгүй. Жишээлбэл одоо энэ хоёр тот маань нэг нь yellow sided тийм шар хажуутай гэж явдаг. Нөгөөх нь болохоор хам боргоцсон өнгөтэй гэж явдаг. Yellow конур. Шар хажууд тотон зан аашны хувьд маш нийтж хөгжилтэй, эзэндээ амархан дасдаг, тоглох дуртай. Гараа бариулах дуртай 7 хоногт 1-2 удаа шүршиж усанд оруулна. Давуу тал чимээ багтай, ухаантай, хурдан дасдаг, өнгөлөг, хайр татам, бага орон зай эзэлдэг. Хэр удаан тэжээж юм да? Жил гарам. Тэгэхээр яг гаршуулахад хитээр хугацаа зарцуултыг. Тотны онцлогоосоо болно. Хэдийгээр тотонд ерөнхий шинж байгаа ч гэсэн нөө хувь хүний онцлог гэдэг шиг хүн болгон бусдаас өөр байдаг шиг тот болгон бас өөр байдаг. Одоо жишээлбэл энэ хоёр тот маань хамгийн наадлын хоёр тот маань хүнтэй харилцах чадвар өндөр гэж байгаа боловч одоо нэг нь илүү ичимхий аймхаа ч юм уу тийм байдалтай илүү дотогшоогоо байдалтай ах юм бол нэг тот маань илүү гадагшаага чиглэсэн илүү хүнтэй найзрахаг байх жишээ нь. Сан конур. Өмнөд Америк Бразилаас гаралтай, зан аашны хувьд нийтч анхаарал татах дуртай, ухаантай, гаршуулахад амархан, цэвэр ус байнга өгөх шаардлагатай. Тотны дүүжин тоглоом болон оюуны тоглоом зайлшгүй хэрэгтэй, өдөр бүр эзэнтэйгээ 1-2 цагийг хамт өнгөрүүлэх шаардлагатай байдаг байна. Ойролцоогоор 25-аас 30 жил амьдардаг. Хоёрдугаарт анхаарах зүйл нь тот тижээхтэй аль болох ангаахааг авч тижээвэл гарт дасах хугацаанд богиносноо л гэсэн үг. Насанд хүрсэн тот маань гарт дасаагүй байж байгаад гинт хүний гарт дээр ирэхээрээ жоохон үл итгэх байдал, жоохон хойшоо суух, энэ одоо яг итгэж болох юм мөн үгүй юу? Их тэнэгэлзэж хугацаа их шаарддаг. Ер нь хэд насалтай юм бэ? Тийм насжилтын үед. Насжилтын хувьд тот болгон өөр одоо жишээлбэл цаатлын хоёр тот бол зэрлэг байгаль дээрээ 10-аас 15 жил насалдаг бол хүний гар дээр 25 жил 30 жил хүрэх боломжтой. Энэ хоёр тотны хувьд хоёулаа тийм боломжтой. Энэ нь болохоор зэрлэг байгаль дээрээ бол өлсөд цангаад хоол хижээлийн дутагдaltaд бариулах юм уу юм болдгоо юм байна л да тий. За хоол хижээлийн дутагдлаас их өвчлөн үүсээд за ан амьтдад бариулах ч юм уу хэрэг тий махчин шувуудад бариулах байдлаар ер нь тийм урт наслж чаддгүй бол хүний гар дээр бол урт наслах бүрэн боломжтой. Хоол хижээл орчныг зөв бүрдүүлж чадвал маш урт насалдаг. Тэгэхээр тижээх хугацаагаа бодоод үзэхээр бас шууд тижээхтэй нэлээ бодож сонгорой гэж хүсэж байна. Шувууны группүүд дээр, тотны группүүд дээр ялангуяа одоо тижээж байгаа тотоо буцаагаад зарьяач гэдэг юм уу те. Ингээ үүртэн зарьяач гэдэг юм уу, иймэрхүү байдал үүсдэг. Энэ нь болохоор
бас анханасаа энэ шоу маань өөрөө урт наслна. Тэрийг бас тооцоолох стил гэж бодож байна. Гэхдээ нөгөө нохоо муур шиг хүнд харшлна гэж байх уу? Мэдээж харшлах юм бол байгаа. Одоо та харж байгаа бол одоо ирээд нэг хэдүүлээ удаагүй шүү дээ. Жижигхэн модны үрц доошоо унтсан. Дээрс нь будаа идэ тэрхээр будааны үрц унаад ирэн. Дээрс нь энэ амтан маань өөрөө бааж шээх нөгөө сангас гэд гардаг шүү дээ. Тэр маань тодорхой хэмжээний үнэртэй байдаг. Тэгэхээр хит мэдрэмтгий арьстай үнэр нь мэдрэмтгий үнэр ч юм харшил үүсэх бол боломжтой. Гэхдээ нөгөө тухайн аюу одоо амьдарч байгаа орчинд агааржуулт хэр вэ гэдгээс бас хамаарат явна л гэсэн. Тэгэхээр ер нь тэжээрч байгаа хүмүүс маань соц тавиулна гэсэн үг үгүй. Яг уу заавал сорж тавиулах шаардлага бол байхгүй л дээ. Мэдээж нөгөө цэвэрлэгээ үйлчлэгийг л маш сайн хийгээ явуул заримдаа одоо ингээл хідүүлээч бас нөгөө цэвэрлэж амжихгүй ингээл бүр заваард ингээ яваад идэх тохиолдол үүдэн ш. Гэтэл тэр маань бас ингээ гэрт тааламжгүй өнөр үүсгэх. Тэрнээс ахуулаа хүн ингээд харшил өгөх юм болохоос заавал авахын өмнө бол заавал сорил тавиул гэдэг юм бол байхгүй. Тэгээд амтан тэжээнд ч өөрөө маш том хариуцлага байт юм шиг. Тэгээ ер нь одоо эн чинь таны гэр бүлийн гишүүн болж байна л гэсэн үг шүү дээ. Танад бол одоо ахад нэг хүүхэд нэмэгдэж байна л гэсэн үг болоод ирнэ гэсэн үг гаргана л гэсэн үг шүү дээ. Ер нь одоо ийм жоох хүүхэдтэй айл тэжээхэд ер нь характерын хувьд ер нь хэрэг байд юм бол за характер гээл. За манайх бол бага насны 2 хүүхэдтэй. 2 том охин бол бас манай охтуудтай ойролцоо харагдаж байгаа шиг байна. Тэгэхээр жоохон хүүхдүүдийн хувьд бол тиймч тохиромжтой биш. Яагаад гэхээр хүүхдүүд маань шууга барихтаа атгалтаа тааруулж чаддгүй. Ингээ чанга бариад тотыг өвдгөх ч юм уу. Үйлдэл үзүүлэхээр тот эргүүлээд бие хамгаалах чадвараараа бие хамгаалах юу үзүүлээд эргүүлээ хаздаг хүүхдийг. Тэгээд тотонд хазуулах нь бол тиймч хүсээд байхаар зүйлч бас биш л дээ. Бас нэлээд чанга хаздаг. Тэгэхээр хүүхд бол нэг хоёр хазуулаад ер нь тэгэл тотноос жижиг хүүхд бол ойртохгүй дээ. Хааштай агуу хан тий. Гэхдээ нэг хазуул ер нь юугаа хазах хаа тий. Ором гартлаа хазна. Бас нэг харахад тэр нэг бичлэг үзчихсэн байхгүй би юу лээ тэр нэг хүний гаран дээр хатсан ч юмыг дотч юм уу одоо мэдхгүй нэг шууган гээл бүр таслаад ингээд эдээс нэг юм би нэг бичлэг харж ирсэн. Нимгэн арьстай хэсгээс хазвал цус гаргахч болно шүү дээ. Энэ хоёр одоо энэ сул яваад байгаа хоёр ш нэлээд гаршцсан хоёр ах шиг байна те ер нь. Тий. Энэ хоёр хамт одоо энэ дөрвөн тот хамт нэг гэрт тэжээгддэг гэсэн үг үү? Тий хамт. Одоо энэ хоёр тотноос гадна хоёр тот ирээгүй л байна л да. Ингээд 6 тот манай гэрт тэжээгддэг. Хоорондоо муудалцах бид нар. Стресстэй дэрхээрээ. Бас Одоо бас харьцангуй гайгүй шинэ орчин байгаа учраас тийм чөлөөтэй хөдөлгөөн хийхгүй байна л да тотнууд маань. Гэртээ байх юм бол энэ нааталт байгаа хоёр ногоон хацарт конуур гэд энэ хоёр тот маань бол ерөнхийдөө бүүлийн замтай. Бас дээрлэх шинж байдал үзүүлэх. наадлын хоёр нь. Тийм. Биеэр жижиг боловч бэлчээр том гэдэг шиг одоо. Ер нь бол дайр нь өөрийнхөө орон зайгаас хөөж одоо чи яв тий эндээс холд би энд ч юм байна ч гэх юм уу. Иймэрхүү байдлаар хойноос нь илдэж очиж хазах ч юм уу тиймэрхүү. Тийм дээрлэхүү шин чанар бол үзүүлэх. Танад бол ингээл 4 5 6 тот ингээл зүгээр ингээд нисэл гэж идэв юм шүү дээ. Тий. Тэгэд энэ одоо ир им гэж яаж ялгадаг нэрээ? Тотонд бол ир имээрээ ялгагддаг тот гэж бол байгаа. Хүүсийн хувьд ялгах боломжгүй тот гэж бол байгаа. За цаатлын хоёр тотны хувьд бол зэрлэг байгаль дээрх өнгө үзэмж одоо өнгө зүснээс хамаарад ялгах боломжтой байдаг бол одоо нөгөө мэрэгжлийн үржүүлэгч нар шин гоё өнгө сонирхолтой өнгөнүүд гаргаж авдаг. Одоо тэр өнгөнүүд одоо байгалийн бус ч гэдэг юм уу байгальд маш ховорхон байдаг тэр зүснүүдтэй тотнуудын хувьд бол бас хүүсийг нь ялгах боломж маш муу. Одоо заримдаа бол байхгүй байдаг. Тийм учраас хамгийн нөгөө хүүсийг олох хамгийн зөв шинжилгээ бол ДНК-гийн шинжилгээ гэж үздэг. Одоо тэр хамгийн задлын хоёрын тэр энтлийн саарл нь ир үү? Тий. Цаатал нь им үү? Тий. Харахад би бол шууд мэддэг байхгүй. Аа жоохон том битэй байгаа юм шиг харагдав. Би хийсэн шуун дээр яг одоо яг ижил хоёр өнгийн шуу гэхэд эрэгтэй нараа царайлаг байгаад байдаг. Ер нь араа өнгө зүснэ гоё тий. Эмэгтэй нараа жоохон царай муутай байдаг. Ер нь тэргээр бас жоохон ялгараад байдаг. Тод болон бүдэг байдлаар жоохон ялгаж болно. Гэхдээ тэр нь бодит амьдрал дээр дандаа бас үнэн байдаг. Тийм бас төрөл зүйлээс хамаарат өөр. Наадлын хоёроос болохоор тэр цаатлын нэр үү? Энэ хоёрын зүс одоогоор тодорхойгүй. Одоо нохоо муурч ингээл
гөлөглөөл те зулцаг гаргаад эднэр одоо яах вэ? Өндөглөх. Яах вэ? Яаж юм яамаар Бид нар бол ийм жижиг гөлөг авдаг шиг бол авахгүй юм шиг байна те. тийм шиг байна хараа. Тэг үржилд орох боломжтой л да. Тэг өндөг мэдээж гарах боломжтой. Тэрийг дагаад нөгөө өөр тэр өндгийг нөгөө орчин аягүй сайн бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг ер нь нөгөө милийн нарийн мэргэссэн тэг үржүүлэгч нар л хийх бах. Яг сонирхогчд бол бас милийн чанга сорилт бол болох байх л гэж бодож байна. Ер нь мэрэгжлийн эмчтэр ер нь хэрэг хэрдэг вэ? Тот бол яг ер нь бол нөгөө өмнөх гөрвөл могоо энтригүүд бол ер нь харьцангуй милээ ирдэг. Тэгээ эмнэлэг дээр эрэхтэй гол одоо нөгөө асуудлууд ирж байгаа юмуд маань хүмүүс маань шууд өвлийн үтний ингээ бариад ороод ирдэг юмнууд байдаг тийм. Тэгээ нөгөө стресснес болж хүндрэлүүд аягүй их гардаг болохоор ерөөй дотоо ийшээ тийшээ авч зогсож байгаа нэлээд сайн яг өөрхийн орчин дасан сурсан юмтай тийм. Дээрээс нь орчныг ингээ чимээгүй нам гүн байлгах гэх мэт байдлаар үзлэгийн өрөөн дээр ч гэсэн яг эрэхтэй орчилж тот маань одоо яг эмчтэйгээ бас ярилцаад яг үзлэгийн өрөөг яг тотонд зориулаад ингээд үнэр та нар одоо өөр үнэр байвал тэрийгэ бүрэн арилгах нохоо шүү өөр нохоо хуцаад идэг муур дуурайд идэг юм бол тэрийгэ байхгүй эзгүү зайчилж гаад яг ингээ 50 орчинд үзлэг хийх шаардлагатай байдаг. Тэгвэл хэдий ингээ гарссан байсан ч гэсэн эмнэлэг дээр ирэхээр мэдээж шал өөр орчин, өөр үнэр, өөр дуу чимээ байдаг болохоор энэ амьтан маань стресстэд эсвэл нөгөө үзлэг хийх үед бүр илүү стресстэд одоо тонших, гар хуруу хазах байдлаар ч юм уу хариу урвал үзүүлээд явдаг. Яс их стресстэй шааргай тийм. Юу л бол стресстэй гэх. Нэг үнэр тад стресстэй л. Тэр одоо нэг ярьдаг үгээд байгаа даа. Тэр нь одоо яг юугаар ялгаатай байна? Би хаа байна уу? Эсвэл одоо бас арай өөр удам гэж нэг явдаг штэ тий. Нэг өөр зүйл ангич гэдэг юм уу тий. Төрөл зүйл гэж явдаг шиг. Тэгэхээр нөгөө яг дэлхий дээр 410 зүйлийн тот байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр нэгт одоо хүний яриаг дуурайх болон бүр асуултанд бүр ингээд логиктойгоор хариулж чадж байгаа ганц тот нь бол одоо African Grey гэдэг Африкийн саарал тот гэж ярьдаг. Энэ тот бол мундаг ингээд сургаж чадсан эзэд бол асуулт асуугаад тэрэнд нь уул нь бол тот хүний асуулт чигээр ингээд давтаж хэлдэг амьтан байхгүй. Гэтэл тэр тотны бүр нөгөө маш сайн эзэнтэй шүү дээ тий. Тэр яаж гаршуулсан байна гэхээр асуулт асуугууд нь хариулт өгж байгаа тий. Энэ юу вэ гэнэ paper цаас гэдэг ч юм уу тий. Тэгэхээр ингээд тийм мундаг төвшөнд бас сэтгэж чаддаг бас тот бол байгаа. А миний анзаарснаар бол биеийн хэмжээ томрох тусам бас хүний яриаг дуурайх чадвар нь илүү өндөр болоод байна уу л гэж ажиглаад байгаа. Тэр нөхөр Монголд бол байхгүй бах тий. Байгаа. Монголд байгаа юу? Одоо тэр нөхөр гэхдээ ингээ paper гэж хэлээд хүн цаас гэд монголоор хэлвэл монголоор эзэн нь цаас гэж одоо би нөгөө бичлэг үздэг байхгүй YouTube дээр бичлэг үзэхээр чинь айгүй мундаг тот дижекшнэр байна штэ гадаадын бүр YouTube channel-тай болцсон тийм хүмүүс байдаг. Тэд нар болохоор дотоо бүр ингээд асуултыг давтах биш бүр ингээ хариулах чадварт хүрэгцэн тийм хүмүүс бас байдаг. Тэр одоо хэдэн настай тотнууд юм? Манай тотнууд 1-2 настай. Тэгэхээр ч одоо бүр илүү гоё томрол илүү нэг томрохгүй юм шүү. томрохгүй юм уу? Томрдгүй. Одоо ер нь бол биеийнхээ одоо энэ нааталт бие өдөө цэвэрлээд байгаа бол 4 сартай ангаахаа байна. Та цаана нь бол 2 настай нас бие гүйцсэн тоттой харахад бол ойролцоо харагдаж байгаа ч тийм. Гэхдээ яг бариад үзэхээр жингийн хувьд бол өөрлөлтөө жинлээд үзвэл Нас нь л яваад идэв юм байна тий. Өсөрдөг юм байна тий. Би ингээл үлдчихэв юм уу? Тийм. Нэг томрохгүй юм байна тий. Ерөнхийдөө ангаахаа ч гэсэн маш хурдтай нөгөө эцэг ихтэйгээ их төстэй ойртдаг штэ. Тижээх явцад ангаахааны хөгжил айгүй хурдцтай явагддаг. Эцэг ихээс нь баг ингээд нөгөө тижээдгүй хүн харахаар адилхан юм биш дээ тэгээд аль нь ангаахааны аль нь ээж аавны гэх гээд байдаг штэ. Одоо энэ нөхөр энтлийнх нь болохоор арай жоох ангаахаа гэсэн тий уг нь. Тийм 4 сартай ангаах. Тэгээ энэ болохоор 2 насаар авчих юм шүү тий. Тий. Тэгэхэд бол ойролцоо л харагдаж. Ойролцоо. Энэ бол ижлэл юм тий. Нэвтрүүлгийн хамтрагчаар Dina Toy Store тоглоомын дэлгүүрийн хамт олон. Зүгээр нэг чихмэл биш. Зүрхтэй найз.
Залуусын шин сонголт. Давтагдашгүй амт. Нэвтрүүлгийн хамтрагчаар энэрх мал имлэг сургалтын төв. Хамтрагч энэрх мал эмнэлэг сургалтын төв. Энэрх мал эмнэлэг сургалтын төв нь хаан уул дүүргийн гэрлэн дохиотоо уул зураар урагшаа эргээд хаан уул эко дүүрэг гэсэн цагаан хаалганы наагур баруун эргэж 200 м яваад Ивэл хотхны урд талд байрлаж байна. Энэрх мал эмнэлэг сургалтын төвийн чадвартай хамт олон таны хайртай амьтанд үйлчлэхэд бэлэн байна. Нэвтрүүлгийн хамтрагчаар Nova Nest Nordic Style. Хамтрагч Nova Nest Nordic Style. Манай Novanist брэнд нь бүгд найрамдах Солонгос улсын Bonnie Rora зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн Nordic загвартай тавилгуудыг Монгол хэрэглэгчдийнхээ гарт нийлүүлсээр байна. Манай тавилгууд нь халуун орны сайн чанарын модыг олон улсын стандартаар боловсруулан, Солонгос мэргэжилтнүүд Монгол орны уур амьсгал, Монгол хүний хэрэгцээнд тохируулан, судалгаан цэвэрлсэн загварчлалаар дахин давтагдшгүй загваруудыг уралдах тул танд болон таны гэр бүлд байгалийн тав тухыг мэдрүүлнэ. Novanist Nordic амьдралын хэв маяг. Манай нэвтрүүлгийн хамтрагчаар Deer Brand. Залуусын сонголт Deer Mongolia. Ер нь бол нэг тот худалдаж авахаасаа өмнө гар дээр бас суулгаж үзэх хэрэгтэй баг. Одоо зарим хүмүүс гар дээр тот суулгахаар айцтай. Ой аваач, хүү аваач гэдэг ингээд ийм айцтай хүмүүс бас байдаг. Одоо энэ татыг манай гэр бүлийнхэн тань гар дээр нь тавиад суулгаж болно гэжтэй тий. За болно. Та нэг тавиад өгөөч. Арай тэр гайгүй гарчсан тэр стресс багтаагийн. Лала. Step up. Тэр бас нэртэй юм шүү тий. Мими, step up. Нааш ирэх үг асууж зөвшөөрөл авч жоохон нойрмог байна. Нойрмогоо. Лала нойрмог байгаа учраас. За, step up. Хацгүй. Step up. Оо ёо. Бидний зүйлс толгойн гоёл боллоо. Step up. Лала. Энэ тамхин Тэгээ ер нь бол нөгөө татн нөгөө нэг царай таних чадвартай. Тийм учраас энэ хүн миний эзэн биш байна гэж мэдээд. Нөө чист янзын гарна. Тийм байна. Тэ хөөрхий юм шиг. Одоо яг ингэж гаршуулаад те толгой дээр ирээд суудлах гаршуулахын тулд одоо хэдийгээр хугацаа зарцуулах уу? Бас ингэж суулгамаар л байна шүү дээ те. Мөр зөрөндөө Ингээд Татныхоо ааш зангаас л хамаар. Одоо энэ тат бол 1 жил болцсон одоо бүрэн гаршаагүй л гэж би үзнэ. энийг үү? Тийм ээ, нэлээд давруу байна. Толгой молгоо дээр суучихсан те. ёо. За 50 мэтр. Хаана яваад байна? Одоо энэ кир чи яах вэ гэж? Одоо энэ хэр яах вэ? Одоо тэртээдэг үе эднэр сүргээ дуудаж шít. Сүргийн дуудлага хийж одоо хоолоогоороо сүргээ дуудаж байна. Тэгээд буруу л уриалаад байна те. Эмэгчээ энд байгаа нөхцөл эрэгчин босоод Энэ над руу л жоохон айдаг юм шүү. би айдаг төрлийн айдаг төрлөх хэвгүй. энэ дотоод болохоор айлт байж байгаад ирсэн. Манад сар болж байгаа гэт. Энэ жоохон Стресстэй байгаа юм те. Одоо зөвхөн эхний ээлжинд бид нар тот авчирчаад ингээд хүрх гээд яарад идэг. Одоо хүүхдийн юу гэж сэтгэхгүйгээр бол тэгэн штэ амтай авчирсан чи гялсал хүрээ бари тэрийгэ барьж үзье гэх. Тэгэхээр тотонд бол энэ нөгөөх нь авч өгчээ. энд байна. Дуудаа. Үгүй Нэг нь ямар ч юм. За бараг хүрээд ирлээ шүү дээ тий. Тэгээд стрессээ тайлчаад иргүү. Таныг нь авчиж өгөө. Энд 3 4 хаана вэ? Тэр гэрэл дээр хартаа. Гэрлэн дээр гараас үзсэн юм тий. За мэрэгжлийн эмчийн хувьд хоолт ер нь яг яаж явдаг вэ?
Хоолт бол үр тариагараа хоолоо авчиж түрүү хэлсэн удаач гэдэг юм уу? тэднэр яг тийм бол байхгүй юу байнгын хоолт. Одоо ингээд хоолыг тавьчихаар зарим муур нохоо энтерт ингээд их өгчөр ингээд балардаг штэ. Хэтрүүлж идээд Гиз мүцэн тэр яах вэ? Харцангуу гайгүй. Гэхдээ нөгөө одоо нэг төрлийн будаагаар дан хоолоод ивэл бас сөрөмрөлөөнүүд байгаа учраас аль болох олон төрөл холиод явуулчихвал тохиромжтой байдаг. 2 өдөр гэрээс явахдаа хоолын жоо ахиугаа хийгээд явуучвал өөрөөсөө тохируулаад идчихин тий. Тийм. Дээрэс нь нөгөө одоо усны савбас дээр нь энэ үүрэн дээр нь тогтоочдаг шүү дээ. Тэгэхээр тэндээс өөрөө тохируулаад ус аваачдаг гэх мэтлээ юу байдаг. Амрал юм тий өгөр. Ерөнхийдөө ойролцоогоор манай тотнуудын биеийн овроос хамаарат одоо энэ хоёр дот ойролцоогоор нэг халбал, нэг цайны халбал ус уун өдөрт. Ер нь одоо энэ тотнуудын гадуур одоо худалдаалагдах үнч гэдэг юм уу те? Ер нь ямар хөө байд юм болоо? Үн. Одоо нэг тот би худалдаж авъя гэж бодсон шүү дээ. Дэлгүүрээс ч юм уу те? Тэгэхэд ер нь ямар хөө үнэштэй байд юм бол? Хамгийн хямд, хамгийн түгээмэл байдаг тотн долгионт гэж монголчууд нэрлэдэг байдаг. Бажи гэдэг тот байгаа. Энэ тот маань бол дэлгүүр дээрээ 100-аас 150 мянган төгрөг байдаг. 100-аас 150 мянган төгрөг. Тэгээ хэрэгслийн аавн тий. Тэрэн дээрээ тот тэгээд хэрэгсэл авахаас гадна тэнд нэг одоо сайн анзаарж нэг загсны яс харагдаж байна. Тэр кальцаа нөхдөг ясын бас. Хаа. Энэ цагаана. Тийм. Божигнууд үзсэн. Айл. Тэр үү? Тэр гууждаг гэхээр одоо яг яа гэсэн үг вэ? Тэр ерөөс ойлгохгүй байх юм. Ер нь бол тот өөрийн биенээсээ юм нэг хаг гаргадаг. Хаг маягийн тоосор хөв зүйл одоо тотны хувьд тот шувууны хувьд бол хаг нь. Тэгээд тэр тоосны харшилтай хүмүүс, астмтай хүмүүс ч гэдэг юм уу. Тиймэрхүү хүмүүс бол харин яг тот тижээхтэй зөв төрлөө авч тижээ гэж миний хувьд бол зөвлөн. Яагаад тэгэхээр одоо цаатлын 2 саарл тот маань кокотил тот маань илүү хаг одоо илүү үйлдвэрлэдэг гэх юм уу. Одоо хаг илүү гаргадаг төрлийн тот. Гэтэл наад 2 тотны хувьд бол хаг гаргах юу нь бол харьцангуй бага. Харьцангуй тоосжилттай айгу бага өгдөг. Одоо тэгээд мэдээж тоосчлалтай яж юм чи усцсанд орох байх те. Тэр нь хэдийгээр яаж орох уу? 7 хоногт бас нэг юм тусдаа тотны шувууны шампунь ч гэдэг үү те. Тиймэрхүү юм байгаа юу? За эмчээс Усанд орох байж боломжтой. Гэхдээ заавал тийм тусгай шампунь бол харьцангуй нэг шаардлага байхгүй. Тийм. Яг хуу зарим тохиолдолд одоо нөгөө эмчилгээний журмаарч гэдэг юм одоо нэмэлт тос ашиглах, нэмэлт эмийн бодистой уусмал ашиглах, угаахта тэр уусмалаа ашиглах гэдэг юм бол байдаг. Тэгээ өдөр тутам дээр яг шампунь бүр сонголоо гэж бодоход үнэрэн дээр орц найрлаган дээр бас нэлээсэн анхаарна л гэсэн. Тэгвэл одоо бидний хэрэгэлдэг нохоо мууранд ашиглаждаг ч гэдэг юм уу тэр бол яагаад ч боломжгүй. Тотны өөрийнх нь зориултын шампунь гэж бол байгаа. Гэхдээ тэрийг бол зөвлөдөггүй аль болох усаар нь зүгээр усанд зүгээр бүлийн усаар. Тийм зүгээр бүлийн усаар оруулахад ер нь усанд орох хэрэг дуртай юм бол. За наатлын нисэдэвэл амар л юм тийм. Харин тийм. Наатлын 2 ногоон тот бол усанд орох илүү дуртай. Цаад тотнууд бол бас тиймч дуртай бол биш. Тэгтээ яг дургүй байгаа тотыг бас дуртай болгодог аргач бас байна л да. Тэр нь яаж? Юу гэдэг одоо аймхаа төрлийн тотнууд одоо нөгөө одоо 2 тот байгаа хэрнээ нэг нь усанд ороод одоо ус тавиад өгчдөг бид нар ван гэж хэлдэг. Тэгээ ван тавиад өгчөнгүүт нэг тот нь бол ингээ усанд ороод яваад байгаа. Гэтэл нөгөө тот нь илүү хашир энэ ингээд хоошоо суугаад тэрийг ашиглахгүй байгааг ингээд ажиглаад байж болно. Тэгээ энэ үед болохоор нэг юм манан үсгдэг маш нарийн ширхэгтэй юм юу гэдэг шүү дээ. Спрей. Тий, спрей тийм саваар ингээд цацаад өгчгөр эхэндээ дургүй байж магадгүй, 2 дахь удаага дургүй байж магадгүй, 3 дахь удаага дургүй байж магадгүй. Ингээд өгөөд ахаар явцын дунд эн чинь ингээ усанд орж болох юм да өөрөө ингээ дуртай байдлаа илэрхийлээд эхэлдэг сүүл рүүгээ. Эхэндээ бол айгаад байгаа тэр тотны үед бол усанд орохдоо бол өөртөө юм жижиг юм тус тавиад өгчөр өөртөө орд юм байна. Би ч одоо баанлуу авч орох. Би ч бас нэг ингээл ухаагаад хэлэх гэж бодоод байсан. Нилээ үрж мөрөөл сенсэр хатаагаал хаг магийн цаг унгаал те. Чи өөртөө орд юм ш те. Юмыг тавьчихаар. Энэ бол өөртөө орно. Хүн оруулж бас болно л доо.
тот чинь хүнээр оруулахыг хүсэхгүй байгаа бол заавал хүчлэх шаардлагагүй. Өөрийнх нь дуртай байдлаар л оруулах. Ер нь анх одоо ингээд тижээгч байгаа хүмүүс ямар төрлийн татнаас эхэлсэн дээр юм бол? Үнийн хувьд ч тэр хоол тижээлийн хувьд ч тэр долгионц татыг бол зөвлөх бахаа л гэж бодож нэмжээ хувьд ч. Тийм долгион төр нь хамгийн элбэг төрөл байгаа тийм манад. Тэгээ арчилгаа малганы хувьд ч гэсэн бас харьцангуй амархан. Тэгээд за тотныхаа талаар мэдэхгүй байлаа гэд очиход дэлгүүрийн хөдөлгөгч маань тэр талаар нэлээд сайн мэдээлэл өгчих боломжтой байгаа тийм. Үйлдвэр маань одоо Монголд байх нь ховор байхлуулах тусмаа тэр талаарх мэдээллийг та өөрөө л хайж олно. Зарим тохиолдолд нэмэлт одоо эм тариа гэхэд эм тариа хэрэглэгдэг иддэг удаг юм гэхэд Монголд байхгүй болдог ч юм уу. Ийм тохиолдлууд байдаг учраас бас ер нь долгионд гаршихад бас гайгүй гэсэн үг үү те? Долгионд гайгүй бас нэг тийм амар бас юу биш. Тэгтээ амьтан амтныхаа онцлогоос л хамаарч байгаа. Гэхдээ энэ дээр нэмээд ярихад нөгөө тотны дуу чимээг бас ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Зарим хүмүүс ялангуяа lovebird гэдэг бас энэ жижиг тот байдаг. Энэ тотыг тижээж байгаа хүмүүс тотны группүүд дээр ихэвчлэн дандаа зарна гэсэн зарууд их харагддаг. Тэгэхээр тухайн lovebird тот нь өөрөө их тийм идэвхтэй тот байхгүй юу? Идэвхтэй, маш их хөдөлгөөнтэй, маш их хүнээс ингээд харилцаа шаарддаг. Ингээд тоглуулж гар дээр эрхлүүлээл ингээд акробат маягийн ингээд юу хийлгээл дасгалууд хийлгээд ч юм уу. Тэгээд дээр нь өөрөө чимээтэй тот байхгүй. Тэгэхээр ингээд байнга чихэнд ингээд ахараа болохгүй юм байна. Энийг ер нь тижихэ болооч гэдэг юм уу те. Тэгэхээр өөрөө би дуу чимээг, шууны дуу чимээг өөрөө интернет байгаа юм чинь сонсч үзээд энэ дуу чимээ надад чихэнд маань ямар байна? Чиртэй сонсогдчихвэл дахиад тэрийгэ болох болно шүү дээ. Тэгэхээр яг ямар төрлийн тот авах гэж байгаа тэрийгэ сонгочоо тэрнийхээ дуу чимээг сонсож үзээд дахиад бас нэгтлэх хэрэгтэй баг тийм. Ер нь одоо анх тижиж байгаа гэр бүл одоо эмчийн зөвлөгөө өгөхөд ер нь хамгийн анхны одоо тижээгч байгаа хүмүүстэй шуваа авахаас өмнө мэдээ сайн судлаарай. Тэгээд авчлаа гэд тэр амьд маань тухайн өдрөөс шууд танаа дасаад явчихгүй болохоор дасгах гэж нэлийн хугацаа орно. Тийм болохоор ялангуяа хүүхдээс зайтай байх шаардлагатай хүүхдтэйгээ тий юу өөрийн нэгэл нөгөө нохоо муурал ингээл хүн нухаад огцсон хүнтэй наалдал нэлхраад идэг амтмдаг штэ. Амтам энэ шувуу болохоор тэгдэг төрлийн амтам бол биш болохоор ямар ч зэ эхлээд орчиндоо дасах, гэртээ дасах, дуу чимээнд дасах гэд бүх юма дасгаж ш тэрний дараанаас үүрлүүн баг багаар гараа хийж оролдож эхлэх ч юм уу тий гаргаж ирэх. Тэр юу гэртээ суул чөлөөтэй нисгий гэдэг байдал руу битгий хандаарай. За үүр сонголтын хувьд бол яг энэ үүр маань бол яг зөөврийн байдлаар ийм үүрийг болно. Гэрт үүр сонгохдоо бол амтан маань далавчаад дийлгэхэд далавч дийлэгцэн энэ уртаас нь энэс 2 дахин ер нь хамгийн багадаа 2 дахин том хэмжээтэй үүр сонгол хамгийн тохиомжтой. Тэгжээж энэ амтан маань дотроо нэлээд суул чөлөөтэй юм тийм. Тэгээд үүр маань доош одоо энэ дээр харах юм бол нэг суудаг юм байна, тоглодог тоглоомнууд байна те. Орчингийн бас тодорхой хэмжээнд хангаж өгөх шаардлагатай. Тэгээд тэр үүрэндээ болохоор ингээд хоёулаа байж болно. Байж болно үстэй. Хэрвээ тот маань олон болгоцсмал өөрөө бол томруулаад явна л гэсэн. Тэгэхгүй жижиг үүрэнд олон тот чихчүүл бас өөрт нь аягүй стресстэй шүү дээ. Тэгээд танаа гэрийн тотнууд бүгд нэг үүрэнд үү? Тэр одоо хэд хэдийн харьцаатай том үүрэн. За ер нь бол нэлээд том хангалттай эднэр ингээ биеийн жилигээ гаргах байхгүй үед биеийн жилигээ гаргахчаар хэмжээ. Ер нь бол болж өгвөл татныхоо торыг одоо хүн ингээд босоод зогсоход миний нүдний хэмжээнд ингээд байж ивэл аюу зүгээр санагддаг. Яагаад тэгэхээр тэр дээрээс нэрийн дуудаал ингэж яхаар ингээд өндөр тортой тий тот маань ихэвчлэн торныхоо дандаа орой хэсгээр ихэвчлэн байдаг. Тэгээ хоол усаа доогоор нь өгчдөг учраас доошлох үе ихэвчлэн торны дээд хэсгээр байрлаж идэг. Тэгэхээр ер нь бол болж игэл дасгая гэж байгаа юм чинь нүднийхээ ингээд шугамд байрлуулаад тэгээ харилцан ярьж. Та өмнө нь тотноос өмнө өөр амтнд тижиж ийсэн. Тижээж байгаагүй. Ерөөс анх удаа л шууд тот гэж сонгосноо тий. Тэгээ ер нь бол хүүхэд байхаасаа тижээ гэж бодож байгаа л тэгээд. Энд нөгөө гадагшаа явж мав хонгоцсон цуух бол яад юм бол авч явж болох уу? Тийм бичиг баримтаа.
Тий, ер нь бол бичиг боломжтой. баримт тий. Одоо улс хооронд дамнаж явах тий, экспортын бичгээ аваад наашиж цаашаа явах юмнууд бол байдаг. Тэгээд тэгтээ нөгөө өөрөө стресс дүүлэхгүй тулд гадуур нь одоо өөрийнхөө гадуур зориултын даавгаар хурчаад явдаг тийм иймэрхүү юмнууд бол боломжтой байгаа. Тот маань өөрөө нөгөө эмч түрүүн хэлжсэн тий. Нөгөө харанхуй айдастай амтан байхгүй ингээд гэрэл унтрангууд маш их айгаал хэвээр орилолдоол ингээл яг тэр мөчөр дээр очиод ингээд яах ч ижлээрээ ингээд бие бинийгээ налаад ойртоод ингээд байдаг. Тэгэхээр айцыг багасгахын тулд ингээд дээгүүр нь юм даавн хучлаг хийж өгдөг. Тэгэх юм бол арай илүү тэр тухайн татанд хамгаалагдсан мэдрэмж төрдөг. Нээлттэй биш ингээд нэг үүрэнд орчлоо гэсэн мэдрэмжийг авдаг гэсэн. Манай нэвтрүүлгийн хамтрагчаар Dear Brand. Залуусын сонголт Dear Mongolia. Нэвтрүүлгийн хамтрагчаар Nova Nest Nordic Style. Хамтрагч Nova Nest Nordic Style. Нэвтрүүлгийн хамтрагчаар Энэрх мал имлэг сургалтын төв. Хамтрагч Энэрх мал эмнэлэг сургалтын төв. Нэвтрүүлгийн хамтрагчаар Dino Toy Store тоглоомын дэлгүүрийн хамт олон. Зүгээр нэг чихмэл биш. Зүрхтэй найз. Одоо тэгээд татчихэхэд нөгөө сэтгэл санааны хувьд ч тэр ямар эерэг байдал ер нь төрүүлдэг юм бол бас нэг давуу тал сул тал бол байгаа шүү дээ тий. Тэр талаараа ирвэл. За эерэг тал гэх юм бол мэдээж хүүхд амьтантай харьцаад ирэхээр хүүхдийн харилцаа хандлага шал өөр болоод ирнэ тий. Гэртээ мэдээж нэг утас оролдоод компьютер оролдоод суудах хооронд амьтантайгаа харьцаад амьтнаа бас жижиг тодорхой хэмжээнд өөрөө кэрлээд эхлэхээр бас энэ юм хийдэм байх шүү, ингэдэм байх шүү гэдэг талаасаа нэлээд ач холбогдол өгөөд ирнэ. Тэгээд нэг багасаа одоо амьтан тижээгээд эхэлсэн хүүхэд бол ер нь насаараа л төрлийн өөрчлөлт юм уу эсвэл тэрийг бүр гүнзгийрүүлд юм уу цаашдаа ер нь насаараа л амьтан тижээх хүсэлтэй болоод эхэлждэг. Тэгэхээр гэр бүлд бол нэлээд уур амьсгалыг бол өөрчилж ирнэ. Тэ. За сул тал яг харцангуй гайгүй дээ тийм ээ. Сул тал бол одоо Нохоо муур шиг айх. тийм. Нохооч нэг гэрээ баагаа шигээл тий нэг Яг ялгаагүй л энэ амьтад ч гэсэн асуудал байна. Тийм байна. Тэр жижиг юм а тий. арай л Нас ингээд тэр үхэн гэнтэй. Баасны асуудал байна. Гэхдээ тухайн татанд зориулаад ингээд стенднүүд ингээд тодорхой булангууд ч юм уу ингээд бэлдээд өчгөр тэн дээрээ очиод баасан ч ядаж тэр хавьдаач гэдэг юм уу. Тэгээд амьтан тижээн гэдэг маань өөрөө амар том үүрэг хариуцлага тийм. Тэгэхээр нөгөө одоо багасаа хүүхэд амьтан тижээгээд эхлэхээр том болцоо нь ч гэсэн айгүй үүрэг хариуцлагыг өөрөө ухамсарлцсан мэддэг болж өсөх бас боломжтой байдаг. Хүүхдүүдийн хувьд бол татыг бол маш л их хайрладаг. Ялангуяа ингээд хүнтэй харьцах чадвар өндөртэй тат одоо ингээд ногоон хацарт конурын хувьд бол хүүхдүүд илүү энэ таттайгаа илүү харилцах гад байдаг. Тэгэхээр тэр цаатлын татнууд бас нөгөө өдөр болгон харилцах ёстой шүү дээ. Тэгтэл ингээд нөгөө хүүхдүүд энийг сонгоо. Энэ нь илүү өөрийн тоогоод байгаа учраас хүүхдүүд болохоор нөгөө балансалж мэдэхгүй те. Тэнцвэрийг бол одоо энэтэйгээ бас одоо тэрийг гэхгүй тэгэх гээд байдаг. Тэгэхээр ээж аав нь тэрийг нөгөө татаа яадаг ч юм уу. Эсвэл нэг төрлийн тат байгаа нөхцөлд бол яах вэ? Гарчлал нэлээ явах зарах юм байна. Төвчээрийн утас тасарчихгүй л тий. Шууд хүрэх гэж яарах хэрэггүй. Эхэндээ танаа гэрт дасах ёстой. Та бүхний царайнд дуу хоолойнд дасах ёстой. Тэгээ тэрний дараа та ингээд гараа оруулаад 5 минутын дасгал хийдэг нэг гараа оруулаад аваад 5 минут байлгажал аль болох ингээд ойртуулаад тэгээ холдоод нисчих юм бол болоод хамгийн ойр зэг хаана байна гэл аль болох ойрхон байлгаал тэгжил эхэлдэг. За ер нь манай нэвтрүүлгийн цаг өндөрлөж байна. Тэгээд уран бүтээлч гэр бүлийнх маань бас хүрэлцээсэн маш их баярлаа. Цааш тах уран бүтээл бас өндрөөс амжилтыг хүсье. Ер нь одоо ингээд тижээхэр осноо болсонгүй юу? Харин би бас Болсон гэдэг болоод болчихъя гэд. цагаан тат ер нь байд юм чи. Байна. Альбино гэдэг. Байд гэж юм. Цагаан байд юм байна.
Энэ хоёр Тэгэхээр нөгөө цагаан харшил маршилтай юу их холбоотой учраас бас сайн судлахгүй бол манай хүмүүс ч нөгөө харшилтай Нуур нохооноос бол амар болохоор харшилтай бас байхгүй. нэлээд сайн судал. Тэгэхээр ер нь бас сорц тавиулж болно л гэсэн үг юм байна тий. Яг өсвөл мэдээж сорц тавилж болно. Сайн харж ээж л яг Шуутай айлаар айгүй их очиж байхгүй юу тий. Очоод бас гэртэнд ороод дасгаад ямар байна гэд бас судалж Гэрчин бас тэгж жагаад нэг шуутай айлаар орж гарахаар нэг юм захтанж махтнаал янз бүрийн реакц үзүүлэх. өөрөө бас гар дээрээ бариад өөртөө ингээд тодорхой хэмжээнд нэг контакт үүсгээд үзэхээр дараа нь хамар битүүрэх янз бүрийн шинж тэмдэг байна уу бас тэрийг бас ажиглаад гэхдээ нэг удаагийнхаар илэрхгүй бас байж болно шүү дээ. Тэгэхээр ямар ч сан авахаас өмнө нэг хэд хэдэн төв байдлаар судалгаа хийгээд харьцаж үзээд тэрний дараа яг эцсийн байдлаар за авцгаая. Бас тэр нөгөө зарна гэсэн зарыг нэгээр нэммээргүй шүү дээ. Чаад бас нэг ганц хоёр сар болчихоо тест хариуцлагатай эзэн байх. Буцаага зарна хэрч одоо ийм юм сонссны дараа айгүй сэтгэл зүйтэй болно шүү дээ. бүр ийм нэвтрүүлэг зороод Нэвтрүүлэг дороод амтныг хайрлая гэж бөөндөө тэгжээс үлдэн зарна гэж зар тавьчихсан гэж байна. хөрчлүүлэн өдр гэсэн тий. За юуцсан цаашдаа нуран бүтээл тахта амжилт хүсье гэр бүлднээс аж аргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрэй. За манай хоёр экспертүүд бас хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ийм олон хүмүүсийг бас хүндэтгээд манай студид ирсэнд бас маш их баярлалаа. Тэгээ цаашдынх нь амьдралд аж аргал хүсье. Баярлалаа. Тэр нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулсанд баярлалаа. Хүүхдүүдтэйгээ бас ингэж нэвтрүүлэгт орж байгаагүй бас нэг гоё дурсамж үлдэх байх гэж бодож байна. Тоттой болсон ч болоогүй ч тий. Яг бидэд ярилцчихсэн. Ер нь за нохоо муур бол ер нь айгүй хэцүү юм байна. Арчилгаа ихтэй тэгээ дээрээс нь санхүүгийн өвч гэсэн амар зардалтай жаахан хэцүү ч юм уу гэж хэлсэн. Хэдүүлээ нэрээ тот ер нь ямар шүү гэдгийг судлаад үзье. Сонирхоод үзье. Яг нэг ганц нэг группүүдээр орсон. Гэтэ тэр групп нэрээ л яг зарна гэдэг л зар байдаг. Өөр ямар зөвлөгөө өгдөг. Тэгэхээр наа за гээд энийг тот ярина гингүүт нь бид хийчихвөө баяр зүг. Манай энэ жоохноо бол зүгээр цагаан тат авъя. Ямар ч тийм урахгүй тий. Анх надтай тэнд болонд ярьслага хийж хахад л цагаан тат. Сая тат авахс цагаан авнаа л гэж нэрвэс. За ямар ч цагаан тат цагаан таттай болоорой. Бас энэ тат авах юм бол таттай хайрлаарай заа юу. За юу. Зарна гэж зар тавиулж Зарна болохгүй гэж зар шүү дээ. тавьчихгүй шүү. За тэгвэл би танаа гэрийн хаалгыг ингэ тогшин шүү заа юу. За юу. За тэгээд нэгэнд тот авсан бол хариуцлагатай эзэн байгаарай, битгий шантраарай гэж хэлмээр байна. Цаг хугацаа ч одоо танд 1 жил юм уу 2 жил шаардаж магадгүй. Тэгвэл энэ тот бол эцсийн бүлэгт таны хайртай амьтан чинь болж чадна. Танд эрхлээд таны ингрээс зүгддэг тийм амьтан болно гэдэгт итгээд битгий шантраарай гэж хэлмээр байна. Үнэхээр яг гарсчих юм бол гайхамшигтай сайхан нөхөрлөл бий болох гэдэг шүү дээ. Амар гоё. Энэ гаршуулах техникүүдэд хангалттай хичээлүүд YouTube дээр байдаг аа. Тийм учраас тэндээсээ судалж суралцаарай гэж хэлмээр. Манай нэвтрүүлгийн хамтрагчаар Dino Toy Store тоглоомын дэлгүүр маань хамтран ажиллаж байгаа. Ирсэн 3 бяцхан хүүхдүүдтэй энэ ингээд энийн дарахаар ингээд чичирдэг. Тэнгуутлаа энийн дарахаар ингээд ярьдаг. Одоо би ингээд байна уу гэнгүүт ингээд зөрүүлээ ярьдаг. Ийм тоглоом байгаа. Юудсан та хэд бас гэртээ очиод ингээд тоглоорой. Манай жижигхэн за 2 охинд маань ингээд цаашаагаа дамжуулж байгаа. 2 охинд маань 2 Хоёр наатад хийж шүү заа юу. За энэ манай жоохон цагаан таттай болгож байгаа үүд маань болохоор ийм эргэтэй хоо гэсэн байна. Хийж шүү наатаа заа юу. Одоо ингээд энэ дээр дарахаар зүрх нь ингээд цохилдог. Тэгээ ингээд хөлн дээр нь дарангууд одоо ингээд за ингээд урангууд байна уу? Гүнгод одоо хариу өгч ярьдаг. За тэнд нэг энд ярихаар цаан ч дуурж байгаа байхгүй юу? Ер нь тийм хоорондоо холбоотой заавлаа. Бараг ажилдаа авч яваад уцаар ирэх гэж бодлоо шүү дээ. Энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Star телевизийг үзэж байгаа үзэгч та бүхэндээ би маш их хайртай шүү. Энэ бол бидний хайртай амт нэвтрүүлэг байлаа. Баярлалаа, баяртай. Thank you.